Тайлантай танилцлаа. Баярлалаа. 3 асуулт байна. Нэгдүгээрт нь энэ шинжилсэн хуулийн шинжилсэн найруулгын төслийг бэлдэж байгаа юм байна. Тэгээ эндээ энэ орон нутгад уу яг сундад энэ статистик хариуцсан орон тооны ажилтан гэж байж авсаргадаг. Яг энэтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтод яг тодорхой зааж оруулж яг ямар албан тушаалтанд хариуцуулж байгаа вэ? Аль нь илүү оновчтой вэ гэж та бүхэнд үгэнж байна. Эсвэл энд давхар ажил гүйцэтгэсний төлөө олох юм урамшууллын систем эсвэл байгаа юу? Энэ өөрийг хариуцлагын асуудал та. Үнэн зөв мэдээлэл гаргах. Ялангуяа энэ чинь малын гоцолдууд өвчнөөр мал хорогдвол тэр сумын статистикийн ажилтны оруулсан тэр дүн мэдээ тэр үндэслэж олгож байгаа шүү дээ. Нөхөө олгорыг те 90%. Тэг энэ ч өөр юм хариуцлага дагуулж байгаа асуудал учраас энийг ер нь яаж шийдэж байгаа вэ? Шийдгээр шинжилгээр төлөвлөж байна. За нэг хоёрдугаарт нь малын тооллогын хугацааг 12 сарын эхэнд байгаа. Энийг 12 сарын сүүл тийм үү дундаас хойш болгох талаар судалж байгаа зүйл байна уу? Яагаад тэгэхээр за монголчууд ярьдаг ус ах トゥ угээ мэддэг 11 сар гэдэг. 11 сард ижээ хийдэг байсан. Энэ дэлхийн дулаалтай холбоотой энэ хугацаа чинь бол хойшилсан шүү дээ. Хүүтрэх хугацаа чинь бол хойшилсан гэсэн үг. Тэгэхээр энийг энэ цаг үетэйг нийцүүлээд ингээд яаж өөрчлөх талаар танаа байгууллагад ийм судалсан судалгаа байна уу? Хувилбар байна уу? Энийг ер нь юу гэж авч үзэж байгаа вэ? Цаашид яах вэ? Тэгэхгүй энэ дүн мэдээнд чинь бас нөлөөлөд байгаа нөлөөлөл бас байх вэ гэдэг ийм болгоомжл бас байна. Ягаад гэвэл цаг үетэйгээ бид нар яг нийцүүлэх хэрэгтэй байхгүй. За 3 дугаарт нь улсын хурлаар засгийн газраас өргөн мэдүүлж энэ гурилын болон малын тэжээлийн импортын татварыг буцааж 15%, 5% татварыг эргэж сэргээн өмнөх энэ хүчингү тэгэлсэн хуулийг хүчингү болгох энэ зүйл ингээ хэлцэгдээд явж байгаа. Тэгээ энэ 7 хоногт бол эцэлэхээр байгаа. За миний хувьд улсын хурлын гишүүнийхээ бүрэлдэхүүн хүрээнд зарчмын зөрүүтэй санал гаргаж энэ импортын татварыг хэрвээ импортын татварыг буцааж 10% татвар ногдуулахар болох юм бол гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох гурилын үн өсөх, малын тэжээлийн үн өсөх эрсдэл байгаа учраас за энд тогтоолын төслөөр засгийн газарт даалгавар чиглэл өгөх ийм зүйлийг санаачлаад ингээд эхний хэлт зүйлэг дээр дэмжигдээд ингээд явж байгаа. Энэ юу гэхээр үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжиж дотоодын гурилын дотоодын аж ахуй нэгжүүдийн тариалсан будаагаар дотооддоо гурилын үйлдвэр ажиллах нь бол зөв гэдгийг бол дэмжиж байгаа. Гэхдээ үн өсөхгүй байх ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр энэ тогтоолын төсөл явж байгаа гэсэн үг. Энэ дээр юу гэж зааж оруулсан гэхээр үндэсний статистикийн орооны 6 сар тутмын дунджаар гаргасан мэдээгээр гурилын үн өсвөл засгийн газар дахиад гурилын татварыг эргэж тэглэх буюу чөлөөт өрсөлдөөнийг дэмжих ард иргэдийг гурилын үний өсөлтөөс сэргийлэх чиглэлээр ийм бодлого хэрэгжүүлэх зүйтэй. Өөрөөр хэлбэл гурилын үйлдвэрүүдэд тэрөө үн өсвөл дахиад тэглэх юм байна гэдэг ийм бас санаа сэрэмжлүүлэг өгөх зүйтэй гэж үзчихэл энэ тогтоолын төслийн санаачлал ингээд дэмжигдэж явж байгаа. Тэгэхээр энийг ер нь ингээд 6 сар тутамд ингээд тооцоход ямар нэгэн хүндрэлтэй асуудал та бүхэнд гарах уу? Энийг инфляцтай уялдуулах уу? Энэ ер нь яг яавал зүйтэй байна гэдэг талаар яг мэргэжлийн байгууллагын хувьд бол энэ 7 хоногт хэлцэж байгаа учраас та бүхнээс бас тодруулъя гэх тийм 3 асуулт баярлалаа. За ажлын хэсгийн 3 дугаар микрофон. За эрхэм гишүүн Бадамсарынгийн асуултанд хариулъя. За бид статистикийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр энэ орон нутагт статистикийн үйл ажиллагааг чанартай эрхлэх, за энэ дээр ажиллаж байгаа болсон хүчнийг бас сайжруулах тал дээр бол хэд хэдэн бас заалтууд оруулаад төсөл дээр нь оруулаад явж байгаа. За нэг хувилбар нь юу гэхээр сумдад бол статистикийн хариуцсан давхар гүйцэтгэх албаа гэж байна. Энэ дээр бол урамшуул олох зүйтэй гэдэг тийм төсөл оруулаад явж байгаа. Одоо яаж байгаа гэхээр сумдад бол статистикийн үйлчлэл ажиллагааг бол төрийн сангийн ажилтнанд давхар эрхэлж байгаа. За миний санджаагаар 2015 онд төрийн сангийн ажилтан статистикийн үйл ажиллагааг давхар эрхэлж байгаа 20% нэмэгдэл урамшуул авдаг байсныг үндэсний аудитын газраас ажлын байрны тодорхойлолтон дээр нь орсон ажил учраас болохгүй гэд болцсон байна. Тэгээ үндсэндээ бол яг таны хэлдгээр сумд дээр бол яг статистик хариуцсан ажилтнууд байдаггүй.
Энэ бол давхар удаа ажлыг эрхлээд нэлээд ачаалттай ажиллаа яваад байдаг. Багийн дарга нартайгаа хамтраад ингэ явж байгаа. Тэгэхээр энийг бол одоо бид нэр бас энэ байдлаар шийдэхгүй бол ер нь сумдаас бол маш хэмжээний одоо бид нар бол мэдээлэл авдаг. Малтаа бол хүн ам зүү, за тэгээд одоо өргөн өргөлөөний бараа бүтээгдэхүүний үн гэдэг мэдээллүүдийг авдаг. За бид нар мэдээллүүд дээр бол мэдээж одоо хяналтыг бол давхар гэдэг. Жишээлбэл малт тоолох гэхэд бол бид нар малт тоолгын явцад нийт одоо тоологч зүрхийн 10% дээр нь хяналтын тоолго гэдэг. За дунджаар алдааны түвшин бол өнгөрсөн оных бол 1.11% байсан ийм яваад түвшинтэй байгаа. За малт тоолгын хугацааны хувьд бол бид нэр 12 сарын 7-оос 17 оноос бас хойшлуулах асуудлыг судалж үзээч гэдэг 3 жилийн өмнө тэмүүлэн гишүүнээс бол санал гаргаж ирсэн. Яагаад гэхээр цаг агаарын тулаарлалтай холбоотой малын нэдлгааны одоо цаг бас арай хойшлоод байна гэдэг асуудлуудыг бол тавьж ирсэн. За тэгээ бид энийг бол одоо орон нутгийн удирдлагууд, орон нутгийн сумдын одоо засаг захиргаа нэгжүүдээс бол санал авсан. За энэ дэр бол гол асуудал юу яригддаг вэ гэхээр 12 сарын сүүлийн хагас болоод ирэхээр иргэдийн төлөө төлөгчийн хурал, за сумдын тайлангийн хурал, за тэгээд шинэ жилгээд ингээ асуудлууд гараад ирэх учраас ингээ ажил амжихгүй байна гэдэг яг энэ хугацаагаар одоогоор явж байгаа гэдэг саналыг гаргадаг. За бид нэр гол хийх байгаа ажлыг өгөхөөр цаашдаа ингэж одоо жил болгон 12-оос 15 мянган төрийн аль багчдыг хамруулсан байдлаар ингэж тоолоо гэдэг нь эдийн засгийн хувьд бол хэтэрхий өртөг өндөртэй байна цаг хугацааны хувьд. Тийм учраас хөдөө аж ахуйн яам дээр хөгжүүлж байгаа малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан одоо өрхийн түвшинд нь мэдээллийг бид нар байнга шинжилж оруулах энэ ажлыг бол сүүлийн 2 жил дараалал хийгээ явж байгаа. Зөрүү гарч байгаа шалтгаан болгон дээр нь бид нар хөдөө аж ахуйн яам дээр сомдод байгаа хөдөө аж ахуйн тасаг дээр анхаарах асуудлуудыг яг ингэж нар ажилламаар байна. Програм дээр ийм асуудлууд байна гэж гараа явж байгаа. За тэгээд эцэст нь бид нар яах вэ гэхээр энэ мал тоолгын үр дүнг бид нар хяналтын тоолгын журмаар бол энэ орон зай мэдээлэл ашиглаж хянах, сансрын зураг дроноор хянах, за дээрэс нь төвөр байдлаар одоо тооллыг баталгаажуулах энэ ажил руу шилжиж гэж бодож байгаа. За 3 дугаарт гурилын үнэний асуудал төр бол үндэсний статистикийн орооноос өргөн хэрэглээний 22 барааны бүтээгдэхүүний үнийг бол 7 хоног тутам бол судалж гаргаж байгаа. За сар болгон бид нэр улсын хэмжээнд 2000 цэгээс энэ өргөн хэрэглээний 430 бараа бүтээгдэхүүн үнийг цуглуулж байгаа. Тэгэхээр гурилын үнэн дээр бол хяналтыг бол бид нэр үр дүнг сараар 7 хоногор бол гарах боломжтой гэж болно.